Сайн байцгаана уу? Магадлал бол математик статистикийн үндсэн ойлголт өгөх видео лекцийг цуврал байдлаар хүргэж байна. Амьдрах хугацаа гэдэгт ямарваа зүйл үргэлжлэх хугацаа эсвэл нөөц чадварыг хамруулж ойлгоно. Ерөнхийдөө энэ ямар нэг үзэгдэл явагдах хүртэлх хугацаа юм. Тэгэхээр бидний өмнө үзсэн тархалтуудаас сэлтгэж тархалт өнөөдрийн сэдвтэй холбогдно. Мөн амьдрах хугацааны зарим жишээг энд дурдлаа. Бид цааш явахын тулд нөхцөл магадлалтай танилцсан байх шаардлагатай. Энд B үзэгдлийн нөхцөлд H үзэгдлийн магадлалыг олох томьёо харагдаж байна. Энэхүү нөхцөл магадлалыг мэдээж B үзэгдлийн хүрээнд авч үзнэ. Тодорхойлбол A үзэгдлийн явагдах боломжийг B үзэгдэл дотор хэмжинэ. Мөн энд буй санамжийг анхаарна уу? Нөхцөл магадлалын бичиглэл дэх X босоо зураас нөхцөл ба үзэгдлийг тусгаарлах үүрэгтэй. Босоо зураасын ард буй үзэгдэл тэр чигээрээ босоо зураасын өмнө буй үзэгдлийн нөхцөл болдог шүү. Харин энд буй C үзэгдлийг зөвхөн B үзэгдэлд хамаатай гэвэл буруу болно. Слайдын төгсгөлд хамаарлаг үзэгдлийг нөхцөлд авсан эсэг нь ялгаагүй болохыг тэмдэглэлээ. Илтгэж тархалтын санамжгүй байдал гэсэн өрмөц чанарыг одоо авч үзье. Өмнөх хичээлээр энэхүү чанарыг дурдаад орхиж байсан билээ. Учир нь уг чанарыг амьдрах хугацаатай холбож тайлбарлавал илүү зохимжтой юм. Энэхүү X санс руу эсэгчийг ямар нэг юмны амьдрах хугацаа гэж төсөөлье. Тэгвэл энэ чанар Y хугацаанд амьдарсан бол дахиад X хугацаанд амьдрах магадлал нь анхнаасаа л X хугацаанд амьдрах байсан магадлалтай адил гэсэн утга агуулгатай. Өөрөөр хэлбэл өнгөрсөн үед хэдийн насаас нь ирээдүйд хэр наслахад нөлөөгүй гэсэн үг юм. Тус чанарыг нөхцөл магадлалыг саяхан үзсэн томьёогоор задлж улмаар илтгэж тархалтын функцийг орлуулж эмэгдэх байдлаар баталж байна. Өмнөх слайд дээр хэлж тайлбарласныг энд тодруулан тэмдэглэлээ. Дахиад давтвал тус чанар нь Y хугацаанд амьдарсан бол дахиад X хугацаанд амьдрах магадлал нь анхнаасаа л X хугацаанд амьдрах байсан магадлалтай адил гэсэн утга агуулгатай. Өөрөөр хэлбэл өнгөрсөн үед хэдийн наслаас нь ирээдүйд хэр наслахад нөлөөгүй гэсэн үг юм. Зураг дээр Y хугацаанд амьдарсан гэдгээс цааш үргэлжлүүлж X хугацаанд амьдрах магадлал буюу талбайг бүдэг улаанаар, харин хугацааны эхнээс X хугацаанд амьдрах магадлал буюу талбайг бүдэг хөхөнгөөр тодруулж бодлоо. Илтгэж тархалтын санамжгүй байдлаас үүдэн тус хоёр талбай яг ижил байна. Хугацааны X section хүртэл амьдарсан бол яг X section дээрээ шууд өөхөх мөхөх эрчмийг илэрхийлсэн HX хэмжигдэхүүний хугацааны X section дэх мөхлийн эрчим гэдэг. Одоо амьдрах хугацааны тархалтын мөхлийн эрчмийг олох томьёо гаргана. Ингэхдээ тооцоог мөхлийн эрчмийн тодорхойлолтоос эхлэх нь мэдээжин хэрэг билээ. Эхлээд тодорхойлолт дэх нөхцөл магадлалыг сая үтсэн нөхцөл магадлалын томьёогоор задлая. Үүний дараа слайдын эхэнд буй илэрхийллийг орлуулбал бидний цаашид ашиглах томьёо гарна. Слайдын эхэнд буй ойролцоо тэнцэтгэл танил санагдаж байна уу? Үүнийг бид хамгийн ихний хичээлээр туршилтын нэг үр дүнгийн магадлал гэж үзсэн билээ. Энд үүнийг X санс руу эсэгчийн утга X-тэй тэнцүү байх магадлалыг ойролцоогоор бодоход энэхүү ашиглалаа. Одоо сая гаргасан томьёогоо ашиглаж илтгэж тархалтын мөхлийн эрчмийг олъё. Бодлтын үр дүнд мөхлийн эрчим нь тус тархалтын параметр лямбдад тэнцүү гэсэн үр дүнд хүрлээ. Энд бидний анх авч үзсэн илтгэж тархалтын лямбда параметрыг эрчмийн параметр гэдэг. Мөн илтгэж тархалтын параметрыг түүний масштабыг илэрхийлсэн байдлаар авч үзэх явдал бий. Энд масштаб гэж амьдрах хугацааны хэд дахин уртсах бас богиносгыг хэлж байгаа юм. Ийм тохиолдолд лямбда параметрыг шууд уруугаар нь авдаг. Энэ ч мэдээжин хэрэг юм. Учир нь мөхлийн эрчим их байх тусам амьдрах хугацаа богино байна. Эндээс тогтмол мөхлийн эрчимтэй эрг утгатай өөр санс руу эсэгч байх уу гэсэн асуулт урган гарна. Үүний хариуг дараагийн слайд дээр авч үзье. Энд мөхлийн эрчмийг тогтмол ката тэнцүү байна гэж үзээд тархалтын функцийг нь бодож олтол илтгэж тархалтын функц гарч ирж байна. Тэгэхээр эрг утгатай тогтмол мөхлийн эрчимтэй тасралтгүй тархалт илтгэж тархалтаас өөр байхгүй ажээ. Мөхлийн эрчим гэх мэтчлэн амьдрах хугацаатай холбоотой ойлголт авч үзэж байгаа тул үүнтэй холбогдох найдварын функцтэй танилцъя. Найдварын функцийг мөхлийн эрчмийн тусламжтай тодорхойлсон тодорхойлолтоос нь эхэлж хувиргасаар тархалтын функцтэй хэрхэн холбогдохыг үзүүллээ. Үүний 2 дугаар мөрөөс 3 дугаар мөрөд шилжихдээ санс руу эсэгчийн нэгтийн функц их функц нь тархалтын функц болохыг ашигласнаас бусдад математик анализын эрдэнэт үйлдэл болон чанар ашиглалаа. Одоо амьдрах хугацааны шинжилгээнд ач холбогдолтой хэрэглээ ихтэй Веблийн тархалттай танилцъя. Слайд дээр тус тархалтын нэгтийн функц харагдаж байна. Энэхүү тархалт 2 параметртэй. K параметрын сөрөг бус утгатай байх бөгөөд санс руу эсэгчийн магадлалын тархалтын хэлбэрийг тодорхойлно. Тодорхойлбол нэгтийн функц ямархуу хэлбэртэй байх нь угтаа энэхүү параметр утгаас шалтгаалдаг. Үүнийг дараагийн слайд дээр харуулах болно. Харин лямбда нь масштабын параметр юм. Масштабын параметрээс санс руу эсэгчийн утга тархалтаараа хэр их эсвэл бага байх нь шалтгаалдаг. Эндээс K параметрыг шалгаж тархалтын хэлбэр хэрхэн өөрчлөгдөж байгааг харна уу? Санал шилхэд санс руу эсэгчийн нэгтийн функц нь түүний аль утга хэр их магадлалтай болохыг харуулдаг билээ. Харин масштабын параметр утгыг ихсэгвэл тархалт сунах, харин багасгавал агших болно. Одоо Веблийн тархалтын функцийг олж үзүүлье. Үүний тулд нэгтийн функцээс хасгазгаагүйгээс X завсраар интеграл авах ёстой.
Гэхдээ тус дархалтын хувьд сөрөг утгуудын нягт тэгтээ тэнцвүүд бол хас хазраа ус тэг засраар авах интеграл илэрхий тэгтээ тэнцвүү байна. Ингээд үлдэх тэгээс ялгаатай хэсгээ бодож дархалтын функцийн илэрхийллийг оллоо. Эцэст нь дархалтын функцийг бүтнээр нь бичиж харууллаа. Одоо Веблийн дархалтын мөхлийн эрчмийг авч үзье. Дархалтын хэлбэрийн параметр k-гийн утгаас хамаарч мөхлийн эрчим эсвэл тогтмол, эсвэл өсч, эсвэл буурч байна. Бүр тодорхойлбол k тэнцвүү нэг үед мөхлийн эрчим нь тогтмол байна. Бид түрүүхэн тогтмол мөхлийн эрчимтэй дархалт зөвхөн илтгэж дархалт байхыг харуулсан билээ. Иймд k тэнцвүү нэг үед Веблийн дархалт нь илтгэж дархалттай давхацсан. K нэгээс үед x аргументын утга өсгөөд мөхлийн эрчим дагаж өгсөн. Өөрөөр хэлбэл цаг хугацаа өнгөрч эд юм хуучрах тусмаа илүү үргэлдэх нэ. Тэгэхээр К нэгээс их үеийн Веблийн дархалт нь эд хэрэгсэл болон өндөр настай хүн амьтны амьдрах хугацаанд тохирох нэ. Харин К нэгээс бага үед мөхлийн эрчим буурах буюу шинэ нь хуучнаасаа илүү үргэлдэнэ. Тэгэхээр К нэгээс бага үеийн Веблийн дархалт нь хүн амьтны нялх үр төлөвийн амьдрах хугацаанд илүү тохирох нэ. Харин К тэнцвэр нэг буюу тогтмол мөхлийн эрчимтэй хувилбар нөхөж мөхөх боломж нь насжилтаасаа хамаардаггүй эд юмсын амьдрах хугацаанд тохирно. Ийм юмсын жишээ гэвэл атом зэрэг игэл бүмсийг дурдж болох юм аа. Веблийн дархалтын мөхлийн эрчмийг үзэж байхдаа хэлбэрийн параметр K нэгтэй тэнцвүү үед илтгэж дархалтын шиг тогтмол мөхлийн эрчим гарч ирж байгааг ажигласан билээ. Үнэхээр K тэнцвүү нэг үеийн Веблийн дархалт илтгэж дархалттай давхацдаг. Үүнийг энэхүү слайд дээр нэгтийн функцийн тусламжтай харууллаа.